We interrupt this program to bring you Courage the Cowardly Dog! Та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. Тэр өнөөдрийн сэдэв бол Courage the Cowardly Dog буюу амханхоо зоригт. The Courage the Cowardly Dog буюу амханхоо зоригт нь зохиолч John R. Dilworth-ийн Stretch Films киностудиос 1990 оны 11 сарын 12-нд Cartoon Network суваг дээр 13-4 зурлал татсан юм. Энэхүү насан туршид зориулсан зураг нь трейлер болон комеди хослолсон бөгөөд 2002 оны 11 сарын 22-нд Abios-оор дууссан бөгөөд киноны үйл явдлыг төвшөнд ордвол Яруу нохойн Орис болох Шотландын элемент морил болон дарангуулж байгаа ертөстэй Канзас мужийн Нор газар амьдардаг бөгөөд түүнээс гадна хатанчтай хүмүүс мансуудаа очирч хэрхэн даван гарах мөн эцгээ хэрхэн хамгаалаа өгүүлэх болно. За тэгэхээр гол мэдээлэл болон сонирхолтой баримтууд үзэх хүсвэл бичлэгээ цааш нь үргэлжлүүлээрэй. I have Оцгол нь Канадын нэг зөвлөлт кино болохсон бөгөөд зохиолч нь Enforcers хийхээс өмнө яг өөрөө гарсан гэсэн дөрвөн кино буюу 1995 онд гарч ирсэн The Dirty Birdie, түүнээс нэрлсэн дараа буюу 1996 оны The Chicken from Outer Space болон 2000 онд үжигчтэй хүртэл болсон The Catch of the Day болон дэд 60 орчим минутын найруулга болон зохиолчод хэлж байсан түншлэлтэй юм. Олдор мэдээлэлээс дурдвал зоригчийн нөхөө жигнэст нь антидотролийн сарлын байлг байсан бөгөөд зоригчдын цогтон годомжтой байхад нь мөрийн төлөвийг олдог юм. Баримтаас тодорхойлбол амхан хот зоригт дээрх Space Chicken-ыг Wallace болон Gromit-ийн The Wrong Choice киноос авсан бөгөөд усаах төлөлтөд гаргасан байна. Амхан хот зоригтыг Charlie Chaplin болон хоочны Comic Town-ы дуу авиг бичиг хэлбэрээр хийхээс авсан байна. Мөн түүнээс гадна киноны хамгийн iconic зүйлсийн нэг болох Юуста зоригтыг ууга бууга багаар айлгадаг хэсгийг анх буу байлгах байсан боловч болсон юм. Тосголтой кинон зөвхөн 2D анимашн биш бөгөөд комик болон 3D анимашн ажиллаж зогсохгүй CGI хүртэл ашигласан олон сонирхолтой болоод өгч байгаа юм. Тэгэхээр энэ хүүхдийн хамгийн амжилттай буюу өндөр үнэлгээтэй анимуудыг харцгаая. YouTube болон Google дээр маш их байдаг тул ихний том байрал сонирхгоё. Дор баринд The Perfect буюу төгс. Everyone will know that you're imperfect. Тусангын цуурлын хань сүлээ бөгөөд YouTube зоригтод дургуйс гадна сайн нөхө болгохын тулд настай ширүүн багшаар зоригтод маань зээл заалгуулдаг юм. Амун шүн зүудэнд нь чи тус биш мэн 3D анимашнаар хийсэн. Өдөөсөө сайн мэдэж байгаа байх. Энэ ингээс бид их зүйл харж хаваад гадна тоорлыг төгсөх гайхалтай байсан юм. Дөрөвдүгээрт The Demon in the Mattress буюу матрасан дээр стур. Cup of Энэ хөө ингэж мөрөөлсөн матрас судалтай авдаг бөгөөд зингийн background music болон өөний төгсөл нь танаас цавтай гэж бодож байна. Бас дээрээс нь мөрөөл олоостой болоод зогсохгүй толгойн царгуунчаар хинэл авахгүй байв гэж. Тусалд нь юусэс үлдэл мангас болдоор тусанг нь дуустдаг. 3 дугаарт The House of the Discontent буюу сэтгэл дондор байшин. It's time to hit the road. Энэ ингээд оргтын сүсэрдэг бөгөөд жигнэний царайг ашигласан улмал амжилттай болгож байгаа юм. Мөн юусэс түнтэй модалсан бөгөөд энэ хөлн хүчлэлтэн скелетон буюу ясны хүртэл гаргаж байсан бөгөөд манай Монголд хэлцээснаа гасарл бол гасарл юусэс түнтэй модалсан түүний хөлн хүчлэлт автогдсон скелетон буюу ясны хүртэл гаргаж байсан юм. Тэгэхээр манай Монголд хэлмээр гасарл болсон байсан гэсэн. Arthur Bennett, The
King Ramses Curse буюу Рамсес хааны хараал. Нэг юм хэлэхэд энэ анги бол миний хамгийн дуртай анги. За тэрч яах вэ? Окиног үзсэн ажил мэддэг хүн бол энэ анги мэдгүй байна ч үгүй. Энэ хүн анги маш ингийн боловч өнгөс болон CGI анимашн ажил хийсэн хүүхд залуучуудын донд үнэлэл үлээж чадсан юм. Тухайлбал Eustace Египтийн хаан Рамсесийн алдрыг болон ямар их үн төрийн мэднээр олдрыг захаар орлох үед Рамсес хаан түнд анхааруулдаг. Мөн түүнээс гадна Return the Slab or Suffer My Curse буюу олдрыг бутаж өгөх эсвэл миний хараалыг амсах хувцдаг хэлдэг юм. Энэ хүн анги маш олон чиглэл үрдсэн бөгөөд тус орлыг хамгийн алдартай анги гэж Return the slab or suffer my curse. Тэгэхээр нэгдүгээр баримт. The Freaky Fred буюу Ачин Фрек. Тэнэсээ мэдих Ачин Фред хингийн тоцоорлог хамгийн гайхалтай ангиуд нэг бөгөөд ранхур царай схүүцмээр нэмшлэн дөрөн боловч ингийн нэг нь өсч юм. Мөн өөрийнхөө ч найзхан болон тэжээр амтаа хэрхэн ямар ч үсгээ болсныг харуулах бөгөөд иргэдийн хүртэл хавцан болох гэж байна. Ингээ ажиглаж харсан юм. За тэгэхээр хамгийн сүүлдээ хэсэг болох хамгийн жигтэй болон магадлал өндөртэй төсөөлөл хаамгуудыг хүргэе. Heretic Carly-д буюу амхан хоцортыг жихэн түгээс сэтгэлэн бүтээсэн. Морил болон зэс хоёр жихэн хүүхдтэй байсан бөгөөд тэд хүүхдээ алдснаар зоригтыг өгөн авсан юм. Энэ цорол гарч буй бүх мангас хатанчтай хүмүүс нь энгийн хүмүүс бод зөвхөн зоригтын төсөөлөл аж. Нэг үгээр ахаа зүн сав. Океаны цаадтган гэр бүлийн хүчирхлэн тухай бөгөөд зоригтыг ээжгээ хамгаалж буй хүүхдийн төлөөлөл хэмээн мэддэг хүмүүс бий. Зоригт бол ямар нэгэн эцэгтэй өвчтэй. Амон хамгийн өндөр магадлалтай хамгаалал бол Chacha Fox болон Cats нар Eustace Morell-ны хүүхдүүдийг холоолон травматай болгосноор зоригтыг одоо хүртэл өөрийн хүмүүд боддог болсон. За тэгэхээр одоо ингээд хамгийн чухал болон сонирхолтой хүрэх гэж байна. Энэ нөгөө гэвэл мэдээж түүхэх болно. Curse Carly Dog. The Lost Episode. Амханаа зарагт алдагдсан анги. Өнгөрсөн шөнөөлөлтөй ганцаараас юм л та. Тэр шөнөөлөлт хүсээгүй юм. Өчигдөр манай ааж маань наач бодож бичээр энэ шөнөөлөл хүчтэй өнгөрөөг юм бацсан. Тиймээ зургатаараа ямын зүйлүүд хийсэн имэйл баган суусан. Яг тэр үед CN суудаар амхан хоцорд гарч байлаа. Биш тэр үед дуртай байсан бөгөөд өөр зүйл байгаа учраас шоолд тавьчихсан. Яг үүндээ гэрээ давуулсан гоо байгаад яг үнсэн байна. Гэтэ нэг зүйл юм байсан юм. Нэг тийм яг ч тийм дэмэс гарч байсан бөгөөд хаалт тусч юм гарч байсан бөгөөд чиний 4 цагт хийгээд төлөвлөх юм бодсон. Тэр сахтуун байгаа юм таагүй. Хэсэг хугацаа өнгөрсөний дараа хатанчтай зүйл болж эхэллээ. Өнөө галч нь луу чангаа зогч байсан бөгөөд сүлдээ гарч байсан зүйлс үгүй болж суугаа солих гэсэн болгож ярил болж өгөхгүй байсан бөгөөд өрсөлдөн үнслээ. Бомби амхан хоцор бүтээ аймаг гэж мэдэн л дээ. Тэгээд тийм амир зогцож батаагүй. Зөвлөжгүй. Нэсэж байгаагаар бол зэрэг тэмүүлж байсан бөгөөд чиний зөвхөн нэг л байсан. Нэг тийм арай өөр хүсдэг юм шиг. Morell-ийн асуурах чимээ сонсогдож шалгамд сууж байсан юм. Тэд чинь бүхлээхэн биш юм бодогдоод ирэхдээ тэр Eustace руу очин түүний хоёр удаа бодлаа.
Зэрүүд эдгийхээ болсны дорж байсан бөгөөд нүдээс нь өлөстэй ханд зурсган харагдсан. Ойролцоо 2 орчим минутын дараа зэрэг хадгалж байсан бөгөөд мэдээж тэрүүд бие хөдлөж чадаагүй. Гэтэ зураг өөрөө хин онцлогдсон юм л да. Би тав зарваа гэх байсан. Гэтэ үгүй байсан. Бусад орох гэтэл нэг л орж ирэхгүй. Тэр ангин огтонч байхгүй байлаа. Танаас би хэвчээ амхан хазардаг үзэхгүй.